За өглөөний минут манайхан өнөөдрөөс эхлээд өнөөдөр чинь 6 сарын 5-ны өдөр. Тэгээ би 6 сарын 26 хүртэл ингээд дэглэм барих гэж байгаа. Тэгээд өглөө усаад би усаа ууцсан, ашигтай бактери ууцсан, коллаген ууцсан. Одоо араас нь ингээд юу хийж уух гэж байна. Смути хийж уух гэж байна. Ингээд 26 хүртэл би юу идэх вэ гэхээр яг нэг адилхан хоолой идэх. Өглөө нь дандаа нэг юм смути уугаад өндөгний цагаан эсвэл 5 шиг өндөгний цагаан эсвэл 2 шиг өндөг идэнэ. Нөө хоолой цагтнах юм. Тэнгүүтлээ дахины цээж мах идэх хамгийн гол нь. Ингээд нэг атга бууцаа тал хийе, тал мөрцөө. За тэгснээр тал лимон хийлээ. За ингээд 120 г ус ичээ. Оо, багтаа. Юм боллоо. Өнгөнлөө гоё байгаа. Танааш. Бачин үлээх юм. Бачин бандангаа идэх гэдэг. Бандангийн хийчихлээ. Одоо хурж байгаа. Хоёр хондоо бантай исэн өглөө цэцэрлэгний явахаас өмнө одоо хурж байна. Тинаак гэдэг юм чи. Тэнийг аваад үзтээ. Ингэхдээ арай их үгүй. Арай жоохон бага юм шүү. Өглөөд ингэж эслэг уу. Хамт нь бол тэгтээ гоё юм. Манайха надтай хамт ингээд 26 хүртэл гоё дэглэм байр хийх заяа. Өнөөдөр жингээ үтсчих тэгээд 26 хүртэл хэдүүлээ дэглэм байр, окей? Окей? Энэ 2 хонд бантай эсээ ингээд хийгээд явцаа одоо хөргөж байна. Тэгээ энэ болохоор ингээд өдрийн хоол би одоо гадуур харах гэж байгаа болохоор ингээд 200 г хамтд хүмүүс тэгээд хажуу талд нь 150 г дахианы цээж мах чигнэж байгаа. Барахгүй байна нөгөөдгөө. Арай их байна. Одоо хэдэн 100 г юм би 458 г юм. Бүр гэт цэрэжлээ. Арай ихт чинь бүр ингэж энэ талаар уул зүгээр юм шиг байна. Ийм биш ийм жижигхэн бас байдаг байхгүй энэ жижиг. Энэнгээр нь уул зүгээр юм байна. Гэж бодлоо. Амар гэт цэрэж нэг. Тэгтээ
Яг амт нь бол амар гоё. Үнэхээр гоё. Юу яагаагүй. Хит хэсэглэн биш. Яг гоё таарсан байна. Амтны үед. Чээс юмэр юм уу? Манайхан 26 хүртэл дэглэн барья гэж хэлж. 26 хүртэл дэглэн барья. Тийм үү? Тэгээд яг гарахтаа дахиад оллоо бэлтсэний хамшлыг хийзээ. За манайхан хүүхд 2 охин авирсан цэцэрлэгт нь өвчлөө. Саруулаас үйлгэнэ 40-аас жоох үйлгэнэ гэсэн. Тэгээд түрүү нөгөө нэг ногоо смути хийж уусан штэ. Тэгчээд одоо өглөөнийхэн цаг уух гэж байна. Өглөөний цайнд 26 хүртэл юу идэх вэ гэхээр яг ийм мэдэн зөө. 2 өндөг нэг жоохон муухай арилгацсан. За 2 өндөг тийг нэг жишээ талантай. Хитэн заяа. Тийг өнгөдлээ. Ногоон цай юм уу? Хар кофе гэсэн баггүй юу нэг аяг. Би тэгээд юу яахгүй. Кофе уудаггүй болохоор зүгээр юм бүрий чаа. Чаа уух чинь. Бүрий чаа уух чинь. За одоо өглөөний цай авъя. Өглөөний цайнд ийм мэдэн зөө. Тэгээд ингэж цөмж. Ямар ч байсан зөө одоо өнөөдрөөс ахуулаад өнөөдөр чинь 5 штэ 5-наас ахуулаад 26 гэдэг чинь 3-7 хоногийн турш би яг нэг меню хөрөх бол идэнэ. Тэр нь болохоор өглөөний цайнд ийм мэдэн зөө. Тэгээ ногоо смутигаа хийж бас уугаад тэгээд өглөөний цайнд 2 өндөг нэг алимтай идэнэ. Эсвэл бол 5 ширхэг өндөгний цагаан идэж болно гэсэн. Тэгээд өдрөө хоолндоо болохоор 150 г дахианы зээж мах 200 г хамтад төмөс тэгээд наан нөгөө нэг төмөс биш зэ өөр төмөс мөмөс биш зүгээр л юу гэдэг нэг тийм жижигэн хөөрхөн ногоонуудтай холиод идэх хэрэгтэй. Тэгээд оройныхоо хоолнд болохоор 120 г дахианы махыг 150 г юутай. Юулээ өндөгнөд бишээ. Амт төмөстэй идэх хэрэгтэй. Тэгээ бас хажуугаар нөгөөний хачиртай. Идэх хэрэгтэй. Нойр үрч сайхан унтмаарлаа. Тэгтээ би одоо гарах хэрэгтэй ажилтаа. Газ өглөөний цагаа авчаад сая хүүхдүүдийнхээ хоолтой зэрэгцүүлээд өөрийнхөө өдрөө олох хийцээ. Одоо тэг хоолоо бас үзүүлнэ заяа ямар хүн болсон. Бүгдээ амт сэтгэлээр унж байгаа. 150 г мах 120 г мах тэгээд дахианы цээж заяа голно. Тэгснэ амтд төмснөөс нэг хөрхий 200 г 150 г гэхээр би яг торч өгөх юм шиг санагдаад байгаа. Тэгээд надтай яварсан 21 хоног ингээд яг хамт хооллоод явах юм байвал өнөөдрөөс ихтэй зэ би одоо метрон давж явахдаа газ бичлэгээ оруулчихна. Тэгээд 21 хоног яг гоё тууштай байж үзээ. Тэгээд ямар дүнд өөр дүнд хөрөх нь хараа. Ер нь бол би амьдралдаа нэг ч удаа ингэж хоолж үзээгүй. Тэгэхээр аюу сэтгэлээр унаад байгаа байхгүй юу? Одоо нэг ингээд 200 г 150 г гэдэг хаар бүр нэг юм идэхгүй юм шиг санагдаад байгаа. Гэтэ яах вэ? Өнөөдрөөс эхлээд яг тууштай байж үзье. За юм идэж байгаа нэг амар оруулаад яах вэ тий? Хоол маань нэг иймэрхүү болсон. За энэ ингээд амт төмсөн чигэнцэн. Энэ дахианы махаа биас энэ хоёртойгоо энэ амт төмс дахианы мах хоёроо хамт чигэнчээ. Тэгээд жоохон амтгүй болох юм шиг санагдаад ахаар ингээд энэ ногоонуудтайгаа хамт нийлүүлээд хуурцсан юм бас. Тэгээд ардаа амт төмс чинь одоо нөгөө 200 г байгаа, дахианы мах 150 г байгаа шүү дээ. Тэгээд би амар жоохон болон жоохон хоол идэх гэж сэтгэлээр унацсан ч амар их юм билээ. Амт төмс нь бол бүр арай их хийлээ. Дахианы мах яг жоохон бага зэв. Тэгтээ ингээ ногоотойгоо холчж байгаа болохоор зүгээр гэж би бодож байна. За тэг өнөөдрөөс эхлээ ямарсан нэг өдрийн хоолндоо иймэрхүү хоол идэх үзье да. Чараа